Сайн мэдээ. Манай улс 2017 онд Америкийн нэгдсэн улс руу шууд нислэг хийдэг болно. Мяд компанид дунд өгөөд урт хугацааны хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө гэж бий. Энэ хүрээнд 2017 оноос Америкийн нэгдсэн улс Канадын чиглэлд нислэг хийхээр төлөвлөж байгаа сайн мэдээ хүргэе. Эх оноос эхлээ Америкийн нэгдсэн улс руу шууд нислэг хийдэг болохын тулд материаллыг баазуулан боловсон хүчний түвшинд олон ажлууд хийгдэж байна. Өнгөрсөн жил Boeing компаниас худалдаа авсан онгоц алсын зайд нисэх зорилттой учраас бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлуудын нэгэн гих тайлбарыг албаныхаа өгч байсан юм. Иргэний нисгийн ерөнхий газраас тавьдаг шаардлагын хүрээнд Мяд компани нисэх бага жилдээ 2 удаа дадлгажуулалтын сургалтанд хамруулдаг. Сургалтыг Америкийн нэгдсэн улсын холбооны нисгийн удирдах газрын шаардлагын дагуу, Боингийн сургалтын төв, Европын нисгийн аюулгүй ажиллагааны агентлагийн шаардлагын дагуу Герман Голландын сургалтын төвүүдэд хийдэг юм байна. Энэ дээр бол бид зах зээлийн судалгааг маш нарийн хийх хэрэгтэй. Америкийн чиглэлд ниснэ гэдэг бол бас олон цагийн нислэг, нэлээдгүй өндөр өртөгтэй шийдэгдэнэ. Ингээ энэ үрээнд бол бид нар зах зээлийнхаа судалгааг Мяд компаниуд нэлээд сайн хийх шаардлагатай. Мяд компани өнөөдөр өөрийн нэг түрээсийн 4 онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Монгол улсын 3 сая иргэний 1 сая орчим нь жилдээ агаарын тээврээр үйлчлүүлдэг байна. Тиймээс онгоцны парк хангалттай тооцогдно. Эх онд Америкийн нэгдсэн улс руу шууд нислэг хийдэг болохын тулд хууль эрхцийн хүрээнд ч хийх ажил байгаа гэдгийг онцолжууллаа. Америкийн нэгдсэн улсын одоо нээлттэй гарын зай хэлцээр гэж байдаг. За энэ дээр бол Монгол улс бас нэгтгэхэд Монгол улсад ямар үр ашигтай юм гэдэг талаас нь бол одоо бид бас судалгааны түвшинд ажлууд хийгдэж байгаа. Тэгэхээр энэ хэлцээрт нэгдэх ёстой. Нэгдснээрээ бол хоёр улсын хоорондын одоо нислэгүүд эхлэх юм болцоо бүрдэх. Америкийн нэгдсэн улсыг зорих иргэдийн хувьд шууд нислэг байхгүй учраас замдаа сэлгэн суулт хийж багагүй цаг хугацааг зарцуулдаг. Тэгвэл эх жилээс эхлэн Мяд компани Америкийн нэгдсэн улс руу шууд нислэг хийхээр бэлтгэл ажлаа базааж байгаа сайн мэдээ дуулгалаа.